Гарын мэдээлэлтэй хэдүүлээ танилцдаг. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 3 градусын дулаан гэсэн байна. За тэгвэл өдөртөө 14, шөнөдөө 2 градусын дулаан байх нь өнөөдөр. Маргааш харин өдөртөө 18, шөнөдөө 1 градусын дулаан бол нэг тийм их байхгүй дээ. Ер нь хаяа ганц нэг удаа сонирхоод ер нь юу яасан юм бэлээ? Яг ямар коктейл гаргадаг газраас олох юм бэлээ. Би одоо жишээлбэл өвн манах андууд дэдэг хахад андуудын тэндээ газрын коктейлд айгуу дуртай байдаг байсан. Нөө текила санрайз гээд. Тэгээд тэр нь айгуу нэг тийм алкоголын хэмжээ нь баг мөртлөнгөөсөө маш гоё тийм жихэрлэг гардаг. Ер нь коктейл гэхэд жоохон тийм жихэрлэг талтай. Тэгээд тийм болохоор дуртай гадсэн. Тэгээд тэрнээс өөрөөр нэг тийм коктейлийн тийм дууж ер нь бараг үзэж байгаагүй. Нэг тийм үзсэн ч гэсэн таалагддаггүй. Тэгээд үзчихэл за гэл болчдөг. Ер нь надад нэг юм юу байдаг байхгүй юу? Коктейлний ер нь юм алкогольны хоббитэй нэг нээзэдэг байхгүй юу? Гэтэ тэр нь зүгээр юм соёл байдлаар хэрэгэлдэг. Тэгээд тэрний ярьж байгаагаар л шүү дээ. Энэ бүр бүхэл бүтэн бараг шинжлэх ухаан шиг үлээ. Ямар орцсон, ямар хэмжээтэй яаж ороод, энийг юу даваад, энэний амтыг нь ингэж сулруулад, ингэж сайжруулад гэ. Тэрийг ярихаар нэрээ ч бас коктейл гоё юм болов гэж бодогдож байдаг шүү дээ. Гэтэ нэг дуртай шээ. Бүр нэг рекламад байдаг. Тэгээд намайг баг байхад нэг Япон кино гарч ирсэн. Олон тэр үед ч одоо баг гаргаж байгаа кинонд л үздэг, тэр кинонд хит болдог тийм үе байлаа. Тэр кинон дээр нэг коктейл бартендер залуу ингээл нэг гэж юу яагаад гэдэг ингээл коктейл хийгээд байдаг. Япон киноос сэгсрэл. Гэтэ сэгсрэхтэй кино тэр амар зуртай сэгсрэн. Тэгэл айгу мэдрээд ах шиг байгаа юм. Тэгэл энэ савн юу би савын талаараа байгаа шүү дээ. Ерөөсө савн дотор ирчил нэг юм сэгсрээд байдаг юм байл гэл. Тэгж байгаа коктейл гэж нэг зүйл нэг иймэрхүү юм хольж уугаад байдаг юм байна гэдгийг одоо олж мэдчихлээ. За тэгээд коктейл юу нь яаж бид нар 1806 онд чихэрлэг зүйлтэй хольж ингэж хэрглэж соёлолж эхэлсэн. Гэхдээ тийм төдийлөн олон хүн хэргэлдэг байгаагүй. Өнөөдөр бид нар коктейл гэвэл мэдгүй хүн бол байхгүй байна. За тэгэл ядаж нэг ганц хоёр коктейл нэрлэнэ зтэй. Нэрлэн штэ. Сая би текила санрайз нэрлсэн штэ тий. Өөр санаанд орох юм ч одоо юу байдаг вүлээ. Би тэрнээс өөр юу юм болоо. Яг санаанд ордгүй old fashion чиний хэлснийг хэлээд байгаа. Санаанд ордгүй. Тэсэн чи ийм очиртай юм. Коктейлийн хувьд бол хамгийн одоо алтан үе гэдэг нь 1920-ад оны үе юм байна. Тэг яагаад юм гэсэн чи 1920-ад онд Америкийн нэгдсэн улс нөгөө алкоголыг хоригдсан шүү дээ. За тэгээд хүмүүс согтууруулах ундаа ууж байгаа гэдэг нуухын тулд зүгээр ингэж жуус ууж байгаа юм шигээр дадлахын тулд коктейл айгу өргөн дэлгэрээр төгсөн гинэ. Тэр үеэр төгсөн байдаг. За тэгээд хамгийн алдартай дэлхийн би ингэж сонирхоод үзлээ. Хамгийн алдартай коктейл бол ялцчгүй мартини гэж явд юм байна. За мартини тэгээд дараа нь бол негроны энтергээ бид. Бис мартиниг чи негроныг сонсон. Тэгээд санаж байгаа бол old fashion гэдэг нь хоёрт орж ийн. За энэ хамгийн анхны одоо юу гэдэг байгаа шүү дээ. Одоо коктейл гэж тооцогддог. Маргарита, мохито, негрони гэж энэ 5 одоо жишээ нь хамгийн түгээмэл хүмүүс мэддэг коктейлүүд юм байна. Нэр мохито нэлийн түгээмэл. За өнөөдөр тэгээд коктейлийн талаар ууг нь ярих юм байвал өстой янзын ярих хүмүүс бэдгэл санагддаг. Одоо энэ чинь ингээд маш онцгой бас нэг тийм соёл болчиход байгаа. Агуугс би чинь угаасаа 1920 оны үйл явдлыг харуулдаг тийм юу. Зохиол тэгээд тэн дээр л нөгөө одоо тухайн үеийн соёл чинь нэгнийдээ цуглаал ингээл нэг шоуддаг маш гой юм нөгөө коктейлнуудыг хийж уудаг. Тэгээд хаана хинийд ямар гой коктейл вэ тэрүүгээр нь өрсөлддөг тийм соёлтой юм шиг үлээ. Тэгээд ер нь коктейлийн ингээд нөгөө нэг юм хийц загвар нь ягаад ч 1920 оны тэр хуцалтан дээр л төгс зохицсон санагдаад байдаг. Тэрнээс мэдгүй бусдаар яг өөр хувцсан дээр нэг тийж гой зогцож байгааг би л мэдгүй юм. За юмаа өглөөний мэндэ old fashioned гоё штэ гэсэн байна. За виски журчны хэлстэй хийдэг юм байна. За зэнмэн эстүүд on the beach гэд байдаг байсан да гэсэн байна. Тэр нэрээ гоё өнгөтэй штэ. Би өнгөнд нь болдог. Энэ саяны хийсэн on the beach. За баярмадаш үнэртэй улсыг коктейл болгож түрхэж цацах дуртай гинэ. Энийг би сайн ойлгосонгүй. Үнэртэй улсыг коктейл болгож түрхэж цацах дуртай. Мэдгүй би бас ойлгосон. За ямар ч таажсэн дэлхийн коктейлийн өдөр юм байна. Өнөөдөр мэдээж хэрэг сонирхолтой шинэ коктейл олж нээж илрүүлэх амсах далин байж магадгүй юм байна. Бүгдэнд нь баяр хүргэе. За хамтран ажиллагчид танилцуулах юм ойлоо. За тэгээ. За хамтран ажиллагчаар GPE Air Condition сэтгэлд хүртэл сэрэг зүйлнэ гэсэн үрэтэйгээр хамтран ажиллаж байгаа. За халуун дулааны уйлрал эхэлж байна. За тэр тусмаа Монголын хавар бол энэ 7 хоног жинхэнэ занга тавина гэж байгаа. За ингээд гадаа хүүтэн байгаад байдаг.
дотор гадаа одоо савлаад байдаг хүүтэн юм уу халуун болоод байдаг. Дагаад дотор бол өөрчлөгдөд байгаа. Ялангуяа Монгол шиг улсад бол хэцүү. За нэг хүүтэр хэрэл дараал нэг халахаал өчигдөр би гэртээ өстө. Ёо. За өстө кондишн авч тавьдаг юм уу л гэж бодсон. За гүй юм уу халууцлаа нэр юм уу гэдэг үлээ гэл. За тэгээд ингээд орчноо ер нь гэр дотороо тохируулъя гэвэл эйр кондишн их зөв сонголт яа тэгэхээр халууны уйлралд сэрүүцүүлээд хүүтний уйлрал дулаацуулаад зохицуулаад байх боломжтой тийм шүү дээ. За одоо яг ингээд нөө зөвхөн гэрд гэхгүй те таны ажил, офис, албан тасалгаа, гараж, агуулга, фитнес, хүнсний дэлгүүр, караоке, ресторан, галтгоо гэл ингээд ерөөсөө хаасаг бол яг ингээд улиралтайгаа холбоотойгоор air condition хэрэгтэй болж байна. Тэгэхээр GPE гэдэг энэ air condition-ийн хувьд болохоор агаарыг олон давхраа бүхий шүүлтүүрээр шүүз, цэвэршүүлнэ, ариутгах нь ёонжуулна гэж байгаа. Агаарын чанараас ажиглана. Зөвхөн өөрөөр хэлбэл ингээд хүүтнэр үлээгээд бид нарыг ингээд ийм сэрүүцүүлээд байгаа биш. Давхар энэ эрүүл мэндийн ач холбогдол байх нэ. За яагаад гэхээр ингэж байгаа дотор нь шүүлтүүрүүдийн төрлөөр ингээд ялгаатай байгаа. Нано мөнгөн шүүлтүүр, идэвхтэй нүүрс төрөвч шүүлтүүр, био шүүлтүүр, витамин С-тэй шүүлтүүр гэх мэтчлээ. Ийм олон шүүлтүүртэй. Тэгээд тань мэрэгжлийн найдвартай баталгаатай үйлчлэгийг маш түргэн шуурхаа үзүүлээд энэ air conditioner угсраад өгөх юм байлээ, суйрлуулад өгөх юм байлээ. За мөн баталгаат хугацаа 1-2 жилиг өгөх юм байна лээ. За тэгэхээр найдвартай хурдан олон жилийн туршлагатай инженер техникч ажилчид түргэн шуурхаа танд үйлчлээд суйрлуулад өгнө. За баталгаат хугацаа 1-2 жил гэдэг бол хангалттай урт хугацаа. За тэгээд нано мөнгөн шүлтүүр, идэвхтэй нүүрс төрөгчийн шүлтүүр гэдэг давхар бөөн шүлтүүртэй. За зөвхөн ганц агаарыг зохицуулаад зогсохгүй таны бас агаар шүүгч болж үйлчлэнэ гэсэн үг байна. Байрлалыг би заагаад өгье. Баянгол дүүргийн 22 дугаар хороо 17-гийн 57 онд бичил хорооллын баруун хойно байрлаж байгаа юм байна. За нөгөө байрлал нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо нисдэг машин гэдэг байдаг. За нисдэг машины зүүн урд JPE Mongolia байгаа юм. За Facebook хуудас донд та бүхэн ороод дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. JPE Mongolia гэдэг хайвал аль биесны Facebook пэйж нэг та бүхэн лайк дараарай. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 99 44 34 гэдэг дугаараас аваарай. 99 44 34. Манай нэвтрүүлэгтээ сэтгэлд хүртэл сэрүүцүүлнэ тэ. JPE Air Condition хамтран ажиллаа. Баярлаа. За хэдүүлээ дараагийн болон руу орё. Өнөөдөр түүхэн төрсөн алдартай хүмүүсийн гэхээр хоёр хүний ярихаар намтрыг нь харж бэлдэж ирлээ. Stevie Wonder төрсөн юм байна. Амьд хөгжмийн ертөнцийн донк гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд төрөлхийн хараагүй ч гэсэндээ өөрийгөө голж юусоо сэтгэлээр унжаагүй юм буруу юм бол огт байхгүй. Мөн бяцхан Stevie-ч буруутай биш. Тухайд ангаахын тэгтлээсээ хөгжөөгүйч байсан байна. За мөн тэр өдөр тэр ээлжинд ажиллаж байсан. Тэгээ түүнийг эхлээд тоглож эхлэхэд нь продюсер хөгжмийн найруулагч бүр ингээ хаалганы цаана тэр рекордсын захирал нь ингээд бүр ингээд гаццсан гэж ярьдаг. Одоо бүр ингээд түүний тоглохын сонсоод энэ яг юу вэ гэд ингээд бүр гайхаад зогсоодсан. Тэгсэн Motown-ы үүсгэн байгуулагч Berry Gordy гэдэг хүн Stevie-гийн авиасыг ингээд чихээрээ харсан гэж сүлд ярьсан байгаа байхгүй. Уг нь бол бид нар чинь чихээрээ сонссон гэж ярьдаг шүү дээ тий. Гэтэл яг энэ нөгөө нэг хөгжмөөр хоорондоо зүрх сэтгэлээ холбогчтой хүмүүс чинь яг хөгжмөөр дамжуулаад биенийхээ дотоод ертөнцийг харж олд юм байна. Тэгээд би түүнийг чихээрээ харсан гэж дараа нь ярьсан байт юм лээ. Тэгээд яг ингээд Stevie-г тоглож байхад нь нүдэ ханаад дотроос нь гарч байгаа тэр аялгауг харсан гэж өөрөө яриад тэгээд яг тоглоод дуусмагцсан шууд л түүнийг бяцхан Stevie Wonder гэж нэрлэе. Энэ яг л нэр шигээ гайхамшиг байна гэж хэлсэн мэт юм бэл. Ингээд 11 настайдаа түүний алдрын замнал эхэлж ийн гэж хэлж болно л доо. Wonder гэдэг нь өөрийнх нь яг жинхэнэ нэр биш юм байна тий. Жинхэнэ нэр нь болохоор нэг аав ээжээс өгсөн нэр нь Stellan Hardaway Judkins гэдэг юм нэртэй. За ингээ бодлого Stevie 12 нас хүрэхээс өмнө Motown Records-тэй аль биесны гэрээ байгуулсан. Тэгээ энэ түүний амьдрал төдийгүй хөгжмийн ертөнцид цоо шинэ хуудас нээсэн юм түүх байсан. Stevie Wonder бол Motown-ы хамгийн залуу гэрээ уран бүтээлч болж тухайд басны түүхэнд шинэ уудсыг бичижсэн гэх юм уу. Тэгээд энэ Motown гэдэг газар ер нь их ийм маш гоё гэгээлэг газар байсан юм шиг надад санагдсан. Яасан гэдгсэн түүний зөвхөн дуугаар хязгаарлаагүй хөгжмөр өөрийгөө илэрхийлэх хэрэгчлөөг өгсөн маш олон туршилтыг хийх юм талбар нь олж исэн ирээдүйн домог болох замналыг нь нээж өгсөн гэж хэлж болж байна л да. За ингээд 12 настайдаа гэрээгээ байгуулаад дуунуудаа гаргацсан. Тэгсэн 13 настайдаа Fingertips нэртэй юм дууг гаргасан байна л да энийг. Тэгсэн энэ дуунд Billboard chart-ийн номер 1-т бичигдчихсэн. Ингээд түүний алрын гэгийн замнал эхэлж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл дөнгөж 13 настай хүүхэд өөрийнхөө дуугаар Billboard-ийн номер 1-т бичигдэж эхэлж ин гэсэн үг л дээ. Йоо 13.
За ингээд Stevie Wonder-ийн хувьд бол зөвхөн дуучин биш ээ. Тэр бол дохиод дамжуулагч байсан гэж хэлдэм билээ. Superstation, Isn't She Lovely, I Just Called to Say I Love You гэх мэтчлэн энэ дуунууд бол зүгээр нэг юм хөгжин биш. Эдгээр дуунууд бол амьдралын баяр баясгалан, гуниг, ухаарл, хайр гэд хүний сэтгэлийн өнгнүүдийг яг юм хөгжимд хувирсан урлагийн бүтээлүүдээс ингэж хэлж болж байна л доо. Тэгээ нөгөө түрүүнд дурдсан амьдрал ямар өнгөтэй гэдгийг мэдэхгүй гэж ярьсан шүү дээ, тийм ээ. Хараагүй. Гэхдээ хайр харуулсал, инрэл ухаарл, итгэл, гутрал ямар өнгөтэй гэдгийг Stevie Wonder хөгжмөр дамжуулж ойлгосон байдаг. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй байж болох ч гэсэндээ хөгжмийн ертөнцийн харахгүй хонголд гэрэл хасаасан гайхамшиг гэж Stevie Wonder-ыг маш олон хүмүүс онцолж хэлдэг, урлаг судлаачид хэлдэг. Тиймдээ ч Stevie Wonder магадгүй дэлхийн хамгийн олон буюу 25 удаа Grammy шагнал авсан дуучин байж магадгүй. Энд ч одоо хамгийн нөгөө тэр хүмүүсийг харахгүй мөртлөнгөөсөө нүдэн дээр ингээд нөгөө хүмүүст ингээд баярлаад авах, хөөрөөд авах ямар 5 сарын 13-нд сүнс олж харсан. Тэгээд тэр сүнс юу гэж гуйсан бэ гэхээр дахиж сар бүрийн 13-нд буцаад өрөөд ирээ. Надаас айх хэрэггүй. Би бол Деважингаас ирсэн юм аа. Тэнгэрээс ирсэн юм аа. Тэгээд би сар болгоны 13-нд мэдээ та бүхэнд хүргэх болно. Та бүхэн сар болгоны 13-нд ирээрэй гэж хэлсэн гэж. За энэ жоох хүүхдүүд. Юу? За тэгээд сар болгоны 13-нд эднэс ирсэн юм байна. Тэг хүүхдүүд ч одоо эднэс жоох хүүхдүүд ч тийм. Өөрөөсөө юу гэж тайлбарлаж өгөхөр нэг их чи ингээд нарнаас тод ихч тэнгэрт гараад ирсэн. Нэг цаарс модны хажууд. За тэгээд бид гурав ингэж захилаа. Тэгээд энэ хурж ирээд Росаригийн өдөр болгон Росаригийн өдөр ингээд дэлхийн тань дуусаасаа гэж залбираарэ гэж захисан ингээд нэг юм ярьж байгаа байхгүй. За ингээд хүүхдүүд хөрхи тэгээд очиод ойр хавийн хүмүүст инглээ бид гурав юм харлаа л гэж ярьсан юм шиг байна. За тэгэхэд нь ингээд мэдээж хүмүүс за эднэс ингээд солиорч галзуурччихл гэж бодно үстэй. Дараагийн сар 6 сарын 13-нд одоо 5 хүн дагж ярьж харсан байгаа. 5 хүн. Тэгэд нөгөө 3 хүүхд чинь яг нөгөө Марийг харсан гэж байгаа. Нөгөө 5 нь олж хараагүй. Тэг яриад байсан гэж байгаа. Тэр ярьсан одоо тэр Маригийн одоо сүнс нь юу гэж хэлсэн бэхээр би бол энэ 5-ыг олж харлаа. Тэг дэлхийн 1-р дан 2-р даныг олж харлаа. Коммунизм Оросд коммунизм газар авах гэдэг байна. Тэгэд за цагаан одоо юг цагаан хувцастай хамбыг алах оролдлого гинэ гэдэг нэг юм одоо юу хийсэн байгаа. Зүгнэл хэлсэн гэж байна хүүхдүүд нь. За ингээд энэ хамгийн ингээд гачин сонин зүйл байгаа байхгүй. Яагаад юм гэсэн чинь энэ хүүхдүүд Орос гэж улсыг мэдхгүй энэ жоохон хүүхдүүд ч тийм Орос гэж мэдхгүй. Тэгээ Оросд коммунизм газар авах гэдэг нэг геополитикийг ойлголтож байгаа хүүхдүүд өөрсдөө тайлбар Орос гэж нэг амар муу ихчлэн баг гэж хэлсэн шүү дээ. Протокол хүүхдүүд Оросын коммунизмыг одоо ингээд зүгэнсэн гэж. Энэ чинь нөө большевик хосгол болоогүй байсан үе шүү дээ. Тийм 17 гэдэг. За тэгээд бас нэг хамгийн сонирхолтой нь яг 1980 оны за би яг тодорхой яг өдрийг хэлээд өгье. 1981 оны 5 сарын 13-нд Польшийн хамблам Йон Паулийг энэ өдөр алах гэж оролцсон. Нөгөө нэг цагаан хувцастай хүнийг. Цагаан хувцастай хүн. Яг тэр өдөр цагаан хувцастайсэн. Тэгээд ингээд за энэ хожимо Польшийн Йон Паулд холбогдсон. За ерөн зүгээр тавчханд 9-өөс 13 11 настай хүүхдүүд юугаа хийж тэр Орос нөө геополитик коммунизм гэдэг юм бэ. Тэгээд ингээд нэг сүнстэй ярьсан энийг ингээд дамжуулж хэлээд тэр ингээд тэгээд ингээд за хүмүүс ингээд солирч. За энд юу болоод энэ ямар нэг нууц эсвэл энэ нэг ноото эсвэл эднэс тэгээд энэ чинь олон нийт ингээд сонирхлын татна гэдэг. Тийм Орос гэж үнэхээр байдгийг ингээд мэдгүй байж байгаа тэр одоо сүнснээс сонсчоод Оросд нэг коммунизм гэх нэг юм болно гэх гэхэр чинь хүмүүс ингээд гайхаад тэгэд хүмүүсийн анхаарал татж эхэлсэн байгаа юм л та. 8 сарын 13-нд яасан бэ гэхээр цагдаа нар энэ хүүхдүүдийг хоригдсон. За энэ одоо эмх замраагүй байдал үүсгээд та нар хүмүүсийн нөө шууд юу илэрээд байгаа эдгээр янз янзаар. Тэгээд 8 сарын 13-нд нь очихыг хориглоод очиж чадаагүй мэн л та. За тэгээд 8 сарын 13-нд очив 8 сарын 19-нд очсон өдөр дахиад Марид уулзсан гинэ. За. Тэгээд тэр өдөр 10 сард жинхэнэ гайхамшиг болно. 10 сарын 13-нд жинхэнэ гайхамшиг болно гэж зарласан юм. За ингээд тэрийг ингээ хүүхдэд очиад хүмүүст хэлчихсэн 10 сард амар юм болно гэдэг. Тэгсэн чи 9 сарын 13-нд 20-30 мянган хүмүүс төгөлсөн гэж. Нөгөө нэрийг нь харах гад тэр хүүхдүүдийг харах гад. За тэгээд эдгээс ингээд нэг тийм юу жижиг юм
гэрэл олж харсан гэж байгаа янз янз юм ярьж байгаа. За тэгээд гол одоо өдөр нь 10 сарын 13 болсон байдаг. 10 сарын 13-нд 70 мянган хүн Фатимад ирээд энэ хүүхдүүдийн зургаар ирээд тэнгэр рүү харсан. Энэ өдрийг за яг би бол хувьд айдаггүй. Би зүгээр ямар нэгэн тийм тайлбар байгаа гэж бодож байгаа. Гэхдээ энэ Фатимагийн гайхамшиг бол католик шашинтнуудын хувьд хамгийн гайхамшигт үйл явдал одын зургийг харуулж штэ. Бүгдийг 70 мянган ярьсан тэгээд бүгд нар гарч байгаа. 10 сарын 13-нд болсон гайхамшигыг нарны гайхамшиг гэж нэрлэдэг. Католик шашинтнуудын хувьд айгүй чухал өдөр болж бүр ингэ тэмдэглэлт өдөр болж тэмдэглэгдэж үлдсэн байдаг. За ингээд энэ үед өдөр Мари ирээд тэгээд нар болж хуураад тэгээд бүжиг хийсэн гэж одоо тайлбарладаг юм билээ. Тэр өдөр нь юу болсон бэ гэсэн чинь гинт бороо орсон. Тэгсэн мөртлөө бороо ороод байгаа мөртлөө ингээд байгаа зүйлс нь айгүй хурдан хатсан. Би одоо үлгэр домгийн юм шиг юм ярьж байгаа. Тэгээд нар ингээд янз янзын хэлбэрт орж бүжиглсэн гэдэг байхгүй. Нар ингээ өөр болж бүжиглсэн гэж хүмүүс тайлбарлаж байгаа. 70 мянган хүнийг дор солиорч ин гэж яах вэ? Би өстө сайн үнэхээр мэдгүй. За тэгээд ямар ч байсан энэ үйл явдлыг бол Фатимагийн гайхамшиг гэж нэрлэдэг. 10 сарын 13-нд болсон тэр үйл явдлыг одоо юуны нарны гайхамшиг гэж нэрлэж үлдээсэн. Хожимо одоо тухайн үеийн Ромын хамлан байсан Ян Паул 1981 онд түүнийг алах гэж оролцсон. За алах гэж оролдоод гидсэндээ шархтаад, биендээ шархтаад 2 удаа будал, 4 сум тавиад 2 удаа будал маш их цус алдсан. Азар амьд үлдсэн. Тэгээд азар амьд үлдээд өөрийнх нь аллахыг зүгэнсэн Мэри гэж хэлээд хүндэтгэл үзүүлээд өөрийнхөө сумыг одоо өөрийнх нь биднээс сумыг авчираад энд одоо энэ царс модон дээр навьж тавьсан байт юм байлээ. За би энэ чинь нэвчтэй те 1917 оны үед болж байгаа зүгнэл тийм үү? Харин энэ яг аллах нь бол 1980-ад онд болсон те. Энэ хоёрын хооронд ямар нэгэн холбоо хамаарал эсвэл газар зүйн баршил байгаад байгаа юм уу? Үгүй ямар ч одоо тэр аллах бол Ватикан мэдсэн. Үгүй энэ хүүхдүүдийн ярьсан бол дэлхийд даяар католик шашнууд бүр ингэж маш тонд орсон. Энэ одоо зургийг харалтай чинь 70 мянган хүн зөвхөн Фатима л тухайн үед дайны үед яваад очно гэдэг чинь бүгд Фатима хот тосгоных биш нь лавтай. Ойр хавийн бүх хүмүүс сүсэг бишлдүүн сониуч хүмүүс цуглаад ингэ дэлхийд даяар энэ хүүхдүүдийн энэ үйл явдал тарсан байт юм байна лээ. За тэр нь ч гэсэн тэмдэглэгдэж үлдээд 7 сарын 13-нд зөвгөнсөн тэр одоо зөвгөнлүүд нь тэмдэглэгдээд үлдсэн. Хэдэн хонд гэдгийг хэлээгүй юм шүү. Ямар ч гэсэн цагаан хамбыг алах гэж оролдноо гэдэг тийм зөвгөнл хэлсэн. За тэгээд тэр нь ядж яхад нөгөө Фатимагийн гайхамшиг өдөр буюу 5 сарын 13-нд болсон байхгүй юу? Энэ өдөр одоо Ян Паулыг 1981 онд алах гэж оролцсон. За тэгээд хоорондоо учир холбогдолтой мөнгөө юм мэдгүй. Гэхдээ би ингэж бодож байна. За. Ийм одоо түүх ийм зүйл хүний сэтгэлийг ялтч хөдлөх юм аа. Нэг тийм догтлуулах юм. Нэг нууцлаач юм шиг. Ид шидэнд хүн болохыг итгэхийг хүсдэг гэдэг шиг. Энд бол мэдээж хэрэг энд бол чин сэтгэлээс итгэж байгаа олон мянган сая хүн байгаа гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэр хүмүүсийн хувьд ч гэсэн энэ их тийм одоо юу гэх юм ид шид гэж байдаг гэдгийг батлахыг хүсдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэднээс ярьдаг нэг хамгийн том өдөр нь магадгүй энэ өдөр юм байна. За Фатимагийн гайхамшиг. Зөө ийм үйл явдал болсон юм байна. За хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Та Япон чанарыг найдвартай, баталгаатай аль бие усны газраас нь аваарай. Bridge Motors Токиогийн дэд Токио амортизатор хамтран ажиллаж байна. За Bridge Motors Токио амортизаторыг 17 оноос хойш аль биесний хэрэгтэйгээр оруулж ирж байгаа. Энэ хүн 8 дахь жилдээ борлуулж байна. За тийм. Bridge Motors нь өөрийн Suzuki засварын төв дээрээ үнэгүй суйрлуулалт хийгээд үйлдвэрийн баталгааг олгож байгаа юм билэ. За Suzuki засварын төв болон эднийхтэй хамтарч ажилладаг засварын төвүүд нь ур чадвар сайтай инженерүүд байж гин. За механикчдаар алдартай гэж дандаа 10-аас дээш жилийн ажлын туршлагатай юм хамт олон байгаа юм л та. Тэгэд одоо манай лайвын голоор бит хоёрын доотлол баннер гардаг. Тэр баннер дээр купон код гэж байгаа. За тэр купон кодыг яах вэ гэхээр хэрвээ та автомашиныхаа амортизаторыг солиулъя гэж бодож байгаа бол Токио амортизаторыг сонгоод манай радиогоор сонссон гэдэг нэг купон кодоо хэлээд 10% хөнгөлүүлж авах боломжтой юм байна. 10% хөнгөлт гэдэг чинь амортизатор дээр нэлээд хөөрхөн хөнгөлт олчихно. Амортизатор ч айгүй үнэтэй биш шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За Токио амортизаторыг сонгох шалтгааныг хэлье. Япон улсад үйлдвэрлэсэн нийт 10 машины тутмын 7 Токио амортизаторыг суйрлуулдаг. За энэ ч одоо
баг дангаар чи монопол руу орно. Тийм шүү дээ. За мэдээж хэрэг чанартай болохоор хүмүүс ингээ олноор нь сонгодог баг. Токико амортизаторыг тусгаалan бэлтгэсэн зам дээр дуршдаг. За тэгээд машины төрөл бүр дээр туршин тус бүртэнд харуулan тохиргоог хийж өгдөгөр онцлог юм байна. Тэгээ автомашины гадаргуутай харьцааг зөөлөж өгдөг учраас бусад хэд ангиудын идэлгээг уртсгана гэж байгаа. Тэгэхгүй бол амортизатор муутчингууд л дагаад л ингээд ерөөсө бусдын бүгдээрээ муутчих гадаад тохиолдол юм лээ шүү дээ. Олоосоо залдартай автомашин үйлдвэрлэгч компаниуд итгэлийг хүлээсэн итгэлтэй төршил Tokiko гэж байгаамаа. За тэгэхээр бид нар 80 гаруй жилийн туршлагатай түүхтэй ийм Японы брэндтэй яаж холбогдох юм бэ? Хаана ямар газрууд худалдаалж ин гэхээр нэгдүгээр Suzuki засварын төв гэж байгаа. Энэ бол Joku хүмүүсийн урталт. За түрүүний яг нөгөө нэг засаад үйлчлээд өнгөө сурлуулад өгнө гэдэг газар. За мөн Япон амортизатор хангаа хотхны замын эсрэг талд шин зам дагуу байгаа юм байна. 3 дугаар салбар Nodestar автосервис, Сансрын Мартын 3 давхар даавал Deluxe автоцентр хорооллын эцэст байгаа юм байна лээ. За амортизаторын сонголт бол маш чухал. Хоёр шалтгаантай хооронд байдаг гэж хэлж байна. Тэгэхээр 80 жилийн түүхтэй Япон брэнд Японд юм туршигдсан энэ амортизатор бол эдийн засгийн хэмнэлттэй гэж хэлж болно. За харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг шиг чанартай зүйл бол насан туршийн идэлгээ болдгоо. Тэгэхээр хамгийн чанартай юм та сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт амортизатор сайн байна гэдэг бол өөрөө бас давхар идэлгээ. Яг тэгэхээр амортизатор муу байвал дараагийн явах хэд ангиудаа гэмтээдэг. За адаглал нөгөө салонд дуу орчдөг. За ингээд салон дуу орчгоо чинь тэрийг гаргах боломжгүй. Ихэнх машин салооны дуу бараг гаргаж чаддгүй. Тэгэл нэг байнгын шинэ мөртлөө амортизатороос болоод салонд дуутай машин дээр харамсалтай шүү дээ. Гэх мэт шин дараагийн хэмнэлтийн үндэс нь амортизатор нь болдог. За купон кодны дугаарыг хэлээд өгье. 258 830 531 T1 гэсэн энэ кодыг радио сонсож байгаа хүмүүс маань утсан дээр бичээд авчиж болно. Харин лайв үзэж байгаа хүмүүс нь зүгээр скриншот хийж аваад энийг үзүүлээд тэгээд 10% хөнгөлүүлээд аваарай. Манай нэвтрүүлэгтээ Tokiko хамтран ажилласан утасны дугаар бол 95T5 5533 94T7 5533 гэсэн дугаараад байгаа. Tokiko Mongolia гэдэг сошиал хуудаснаас илүү их мэдээллийг авч болно. За тогтохын дэд Tokiko амортизатор хамтран ажилласан баярлалаа. Баярлалаа. За дараагийн түүхэн төрсөн алдартай хүн хэнийгээр ах чинь гэхээр нэгэн бүсгүйгээр нь Мария Тереса Луис гэдэг энэ хүн. За энэ хүн болохоор Латин Америкийн бүс нутагт эмэгтэй одоо орончдын анхдагч нь гэж хэлж болно. Шинжлэх ухаанд маш олон анхны гэх юм тодтолтой шинэ хуудсыг нээс эрдэмтэн байна л да. 1946 оны 5 дугаар сарын 13-нд Чилд төрөхөд түүний хин ч ингээд нөгөө дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн анхны эмэгтэй одоо оронч гэж юусоо болно гэж төсөөлөөгүй 46 онд төрсөн. Тэгэд бусад хүүхдүүд ингээд шүүн ингээд унтаал хийж идэг байсан бол Мариагийн хувьд болохоор оддыг ингээд тэнгэрлээ хараа ширтээд тоолоод тэр түнэр харанхуун донд яг юу байдаг бол ямар нууц оршдог бол гэж багасаа төсөөлдөг байсан. Тийм ч учраас багасаа одоо оронч олноо гэж бүр шийдтсэн. Тэгэд Чилийн их сургуулийг төгсөөд Америкийн Принстоны их сургууль руу шууд ниссэн юм байна л та. Харин Принстон их сургууль тухайн үедээ эмэгтэй оюутнуудыг авдаггүй байсан. Тэгээд Мария анхны эмэгтэй докторант болоход элдв саад, сэжиг, шүүмжлэл дагалдаж исэн түүнийг. За юу гэжсэн гэхээр тухайн үеийн Принстон гэдэг их сургууль болохоор эрчүүдийн орон зайсан. Одоо орон бол эр хүний шинжлэх ухаан, сансрын тооцоо ихэд эмэгтэй хүн гологдно. Эмэгтэй хүний толгоо өрөхгүй, ухаан өрөхгүй зүгээр л гэртээ хоолоо игээ сууж явах хэрэгтэй юм шүү гэд ингээд ер нь хүмүүс айгүй шүүмжилдэг. За энэс гадна зарим эрдэмтдүүд бүр түүнийг ингээд төслийн багтаа оролцуулдаггүй, өөрийнх нь санал санаачлагыг тоодгүй юм байсан байна л та. Тэгээ заримдаа бүр ингээд хичээлийн дараа ингээд номын сан сууж яхад нь эмэгтэй хүнээр одоо орон судлуулна гэдэг одоо цаг хүрэхтэй л адил штэ гэж ингээд эргэн тойронд нь сууж байгаа эрэгтэйчүүд ингээд даапаалаад идэг. Гэхдээ Мария энэ үед яадаг байсан гэхээр зүгээр энийг л өнгөрдөг байсан. Мария Пристэнд од судлах гэж ирснээс биш нийгмийн хандлагыг судлах гэж ирээгүй байсан юм аа. За угаасаа Мария тэдний зөвшөөрөлч хэрэггүй штэ чи судалж болно болохгүй гэд тэд нар одоо зөвшөөрлөх гээд байх шаардлага юу ах вэ? Мари өөрөө нөгөө оддыг ингээд харсаар байгаа, тэмдэглэсээр байгаа, бичиж ингэж үлдээн. За ингээ өөртөө юу хийн анализ хийн, цаасан дээр бичин. За эцэст нь нөгөө доог тохуу хийдэг хүмүүс биш, сансар өөрөө Марияд хүндэтгэл үзүүлсэн гэж хэлж болно л доо. Түнэр харах байгаас маш олон гой нууцаа ингэж илгээсэн байдаг. За Мария болохоор яг ямар учиртай хүн юм бэ? Яаж түүхэнд үлдсэн гэхээр Чилийн анхны одоо орон судлалын доктор.
нөгөө Принстон их сургуулаа бол төгссөн. Тэгээд Чили их сургуулийн одоо орон судлалын салбар дах анхны эмэгтэй профессор бөгөөд анхны эмэгтэй академич болсон. За мөн Оддын охид гэдэг юм ном бичсэн юм байна. Тэгээд энэ болохоор шинжлэх ухааныг олон нийтэд энгийн хэлээр ойлгуулахад маш их хувь нэмэр оруулсан гэдэг ийм цолтой. За тэр юг судалсан, яагаад анхдагч болж байна? Яагаад түүнийг ингэж их нэр алдарт аваачаад байна? Юу хийсэн бэ гэхээр түүний судалсан салбар бол бор одоо гэж нэрлэдэг юм од биш үү? Энэ од гэдэг үг буруу ороод ирлээ. Од гариг хоёрын голын завсрын биед. Ер нь бархаас өдөөс нэг арай илүү том 2 дахин том ч юм болоод ирэхээр дотор нөө халуун цөмийн маягийн урмал явагдаад эхэлдэг юм. Дулаан ялгаруулад эхэлдэг. Гэхдээ энэ нөгөө бор одогийн хувьд ч нөгөө юу цөмийн гинжүү халуун цөмийн гинжүү уруул явуулах боломж байхгүй. Ерөнхийдөө нөгөө маасан дутаад идэм шиг байлаа шүү дээ. Тийм. Од болоход хангалттай биш. Гэхдээ бас яг гариг биш яагаад гэвэл дотроос бас дулаан тодорхой хэмжээний ялгаруулаад эхэлдэг гэсэн үг тийм. Тэгээ энэ дулаанаа нөгөө тесэрч дэлбэрэхгүй учраас цаг хугацааны явцад ингээ аажимдаа хөрсөөр байгаад эхлээд улаан гүрээ одоо яжсэн аа цаг хугацааны явцад хөрөөд сүүл рүүгээ бороод бол дэмжиг байгаа шүү дээ өнгөний хувьд. Тэгэд энийг нээж гаргаж ирсэн ийм төрлийн биет оршиж явж болох юм байна гэдгийг уг нь бол 1960-аад оны үед бол онлын хувьд төвшүүлсэн байсан. Гэхдээ яг жинхэнэ бор одоог бол ажиглал дээр суурлаад хамгийн анх баталсан эрдэмтдийн нэг бол яалтчгүй Мария Тереза Ройс энэ эмэгтэй. Юу Кеплерээр одоо ажилт хийсэн гэсэн үг үү? Кеплер биш байсан. Ямар дурангаар гисэн байла? За би тэрийг нь хараад үгүй. Кеплер ямар ч байсан биш байсан шүү тухайн үед. Тэгээд энгийн хүний нүдээр ер нь энгийн хүмүүс ингээл дээшээ тэнгэрлөө хараад энэ од тэр од гэд байж идэг байсан бол Мария тэр одны дунд яг арай өөр биет байгааг мэдээд тэгээд энийг нь танин мэдхүүн одоо шинэ хаалгыг татсан гэж хэлж болж байна л доо. Тийм. Ер нь бол гариг гэх юм бор одоо бол хүний нүдэнд бол харагдахгүй шүү дээ. За одоо манай хамгийн ойрхон байгаа айл байцын таар байж юм уу? Тэр чинь нэг 4 гэрлийн жилийн цайтай байна уу те. Тэгээд тийм цайд бол бород одоо бол тийм хэмжээний дулаан гэрэл ялгаруулахгүй байж дарах байх те. Тэгэхээр бас дурн бас сонирхолтой. Чилд бол өөрийн гэснээс том дурн байлцсан байдаг санаж байна. Тий одоо нэг тоглоом төвд идэг шүү дээ тий. Тийм тэр төвөөс лээсэн баг. Би юуг нь дурангийн бол харсан. Гэтэ тэр Кеплер бол байгаагүй санагдаж байна. За тэгээд Мария Тереза Ройс бол од харж мөрөгцсөн охин байсан. Тэгээд яг тэр мөрөдлөөрөө оддыг тайлбарсан эрдэмтэй хүн өнөөдөр 79 нас хүрч байгаа. Надад түрүү нэг ийм юу сонирхолтой санагдлаа. Принстон тухайн үед эмэгтэй хүмүүсийг авдаггүй байсан гэсэн үү? Авдаггүйс. Ер нь нөгөө нэг тухайн үед чинь эмэгтэй хүмүүсийг сурахгүй гэртээ хүүхдээ хараад ажиллаа гэж байж гэдэг ийм хандлага нийгэмд айгүйх байсан шүү дээ, тийм ээ. Тийм л тэгэхдээ тэгэд авдаггүй байсан тэгсэн мөртөө Марияг авцсан юм уу? Үгүй, авдаггүй байсан биш. Элсэж орж олно, сурж олно. Гэхдээ зүгээр эргэн тойрны хүмүүс нь л ингээд эмэгтэй байсан гэсэн. Тийм, айгүй цөөхөн. Тэр тусмаа энэ хүн яг нөгөө Принстон их сургуулийг одоо орон чиглэлээр доктор цолтой төгссөн хамгийн анхны эрдэмтэн байхгүй юу? Тэгэхээр хамгийн анхны гэдэг чинь мэдээж л нөгөө маш олон ийм нийгмийн муухай одоо гадуур холтой таарна шүү дээ тий. Тэгээ тэр болгоныг ямар ч байсан энэ хүн өөрийнхөө хувьд бол даваад гарсан анхны ийм эрдэм юу болсон бэ? Доктор цолтой хүн болсон байна. За баярлалаа. Дараагийн мэдээлэл рүү оръё. 5 сарын 13 бүгд 1960 за би нэг удаа харадах юм 1969 онд л очих нэ. 69 онд л очихдоо бүгд Аз руу очих юм байна. Малайз улсын Куала-Лумпур руу нэг очиё. Тэгээд 5 сарын 13-нд малайзуудын хувьд ер нь их том улс төрийн үйл явдал болж исэн байна. За би бол одоо зөвлөлтөд бол манай 7 сарын 1 гэдэг шиг л үйл явдал юм байна. За. Гэтэ энэ бол мэдээж хэрэг шалтгаан бол бас их өөр. Шалтгаан нь бол ийм үндэсний үзэлтэй холбоотой гэх юм уу? Ийм асуудал үүссэн. За том мөргөлдөөн болсон. За ямар мөргөлдөөн болсон вэ гэхээр хятад гаралтай. За Малайзын хүн амын 20-22, 25% нь хятад гаралтай гэж ярьдаг. Тусгаар тогтносноос хойш ер нь үндэсний цөөнх гэх юм уу одоо хятадууд нь за үндсэн малай хүмүүсийн хооронд бол нэлийн тийм зөрчилдөөн их байгаад байдаг. За ялангуяа хятад гарлын малайзууд бол төрүүлж чад хотод нь Куала-Лумпур хотын төв хэсгээр нь суурьшсан байдаг. За ингээд 1969 оны 5 сард сонгуул болсон. За энэ сонгуульд нь хятадуудын түлхүү одоо гишүүдтэй хоёр нам нь суудл нэлийн ахиулж авсан. Суудлаа ахиулж авсан. За ингээд суудлаа ахиулсан тэднүүсийн хувьд бол баяр байсан юм байна. За ингээд баяраа тэмдэглэж ингээд төв гудамжаар чигсаал хийсэн. Баярын бараад маягийн хийсэн. За энд нь мэдээж хэрэг малай үндэснүүд нь дургуцаад мөргөлдөөн болсон. За энэ мөргөлдөөний улмаас албан ёсоор 143 хүн өгсөн гэж ярьдаг.
мөрөлдөөнүүдийн нэг нь гэж явдаг юм байна. За. Энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ сэтгэлд хүртэл сэрүүцүүлнэ JPE Air Condition хамтран ажилласан. За мөн та Япон чанарыг найдвартай баталгаатай аль биесны газраас аваарай авираатай Bridge Motors Токио тухын дээд Токио амортизатор хамтран ажиллаа. Сонсогчдаа үргэлжлүүлээд радио мэдэгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа Аргуна.